За нарны тос түрхснийхаа дараа та нар юугаа крэмээ тавьж болно. Одоо манайхан BB cream гэж ярьдаг шүү дээ. BB cream, тэгэл CC cream, foundation гэдэр хэрэгж болно. За өнөөдөр болохоор ингэ шууд зүгээр кушон хэрэглэе. Херагийн кушоныг авч үзсэн. Тэгээд өмнө нь ерөөсөө хэрэглэж үзэж байгааг одоо анх удаа авч үзсэн. Би бол дандаа кушон болохоор дандаа Ayopay-ийн кушон хэрэглээд байсан байхгүй. Тэгээд нэлээд удаа хэрэглэсэн болохоор нэг кушоныг сольж үзье гэдэг херагийн кушоныг хэрэглэсэн байгаа. Кушоныхаа даавар эдэр нь бол аюу хөөрхөн таалагдсан. Ер нь ийм кушон, foundation эдэр нь ч гэсэн бүгдээрээ дандаа нарны хамгаалалттай байдаг байгаа шүү. 5-сан чадантай байдаг байгаа. За энэний болохоор 5-сан чадан SPF 34-тэй юм байна. Надад болохоор ямар санагдсан бэ гэхээр херагийн энэ бүтээгдэхүүн жоохон хуурай мат санагдсан. Мат тэгэхээр тослог арьстай болон комбинашн буюу холимог арьстай хүмүүст илүү тохирох юм шиг санагдсан шүү. За тэгээд үнийг бүрхээд үзсэн юм байна. Би бол BB cream хэрэглэхгүй шууд кушон хэрэглэнэ. Хамгийн амархан одоо бодол гэсэн шүү. За эхний өмнөд харагдаж байгаа. Before after гэдэг зэрэг. Яа хадаа ингээд арьсаа гоо чийшилсэн болохоор юм кушон ч гэсэн айгүй гоё одоо турхиж чинь. Тэгээд арьс арчилгаа бол бодлтын хамгийн чухал хэсэг байгаа. Арьсаа гоё арчилж одоо бодлт маань ч гэсэн гоё шүү. 21 номерыг бол түрхдэг. 20 Монгол эмэгтэйчүүд болохоор хөвчлэн 21 болохоор айгүй цайраад идэг. Би болохоор энд ирээд ерөнхийдөө арьс нэлээд цайрцсан байгаа болохоор 21 номер түрхдэг байгаа шүү. Тэгээд солонгос ер нь удаан амьдарч ирэхэд чийлэг ор амин босолтой болохоор арьс ер нь гайгүй цайраад идэг. Тэгээд аль болохоос бүтээгдэхүүнүүд нь ер нь дандаа нэг мибэг гэдээ яваад идэг солонгос бүтээгдэхүүнүүд. Тэр үнэн нэг жоохон цайруулах үйлчлэл байдаг. Хуурай арьстай надад бол энэ херагийн бүтээгдэхүүн жоохон удаад ирэхээр хуурай шатадлаа. Одоо ингээд түрхчээд нэг цаг юм уу 2 цаг маань дараа арьс жоохон хуурай шат. Тэгэхээр заавал мист хэрэглэх шаардлагатай ч гэдэг юм шүү. За би тэгэхээр херагийн энэ одоо жишээлбэл энэ бүтээгдэхүүнийг хуурай арьс биш комбинашн тэгээ бас oily арьстай хүмүүст бол тохирно гэдэг байгаа шүү. Тослог болон холимог арьстай хүмүүст тохирно. Херагийн skin care бол бас маш сайн. Нэг удаа бас хэрэгжилжсэн. За ингээд нүрэ ерөнхийдөө ингээд царай орчлоо гэдэг шүү дээ. Амар цагаан болцсон. Ингээд бодчихлаа. Тэгэл одоо хөмсгөө бодоод болоо. Miss free. Харагдсан байна уу тийм ээ? Анх удаа хийж үзсэн болохоор санагдахгүй энэ ташуу гардаг юмний хараандаа хэрэглэдэг байгаа. Би бол одоохондоо хөмсгөө шивж мэж үзээгүй. Гэхдээ хөмсг хамгийн ядаргаатай юм билээ. Дараа бол хөмсгөө ер нь шивмээр байгаа. Хөмсгөө л нэг иймэрхүү чинь. Би бол хөмсөг тийм сайн зурдаг биш шүү. Зурдаг хүн биш шүү. Мөн хөмсөг зурхыг сорох шаардлагатай байгаа. За энэ миний зүгээр л энгийн өдөр тутмын бодолтой байгаа шүү. Ямар ер нь бодох одоо юу гэдэг технологи юм уу эзэмших хэрэгтэй юм шиг байна гэдэг юм. Тэгээд би бол боломж олдвол одоо энэ хавраас мейкапын сургалтанд сууж байгаа. Солонгос бол мейкап маш гоё хийдэг штеп. Одоо natural буюу натурал бодолтууд, тийм бодолтууд тэгээд дээрээс нь би өөрөө солонгос маягийн бодолтод аягүй дуртай. Тэгэхээр яг нэг солонгосын одууд шиг тэгж бодохыг хүсдэг. Тэгээд даан чадвартай чадахгүй. Би өөрөө өөрийгөө л нэг болгох юм даа гэдэг шиг. Өөрөө өөрийгөө л болгох. Тэндээс манай монгол охтууд ч амар гоё боддог юм биш шүү дээ, тий. Монгол бүр амар гоё их мейкап бий сургалтууд дээр явагддаг. Тэгээ бүр мейкап ч бүр амар хөгжсөн. Тэгээд солонгос бодолтч, Америк бодолтч юм аа монгол охтууд аягүй гоё боддог. Тэгээд этюдийн
Сүүлийн үед одоо энэ болохоор ice stick буюу юм нэг гялалцдаг. Одоо ийм stick юм уу? Гялалцдаг ice stick байгаа. Юу тэн нүд мүдэ тэнтгэс бүр залхуураад сүүлийн нэг хүүхэд гаргаад хүүхэд жоохон болохоор нүүр бодоход юу нэг айгүй халтуур ирцдэг болсон. Нүүр бодох зав болтохгүй тий. Тэгээд юу гоо сайхан анхаарах завгүй байдаг гэсэн. Одоо харин бас хүүхэд цэцэрлэг төгчөд нэг үе одоо бас арай гай болчихсон. Тэгээд нүдэ тэн тэгэхээр бүр залхуураа тэгээд ийм стикер хийх байгаа шүү. Одоо тэгээд энэгээр стикер ингээд зүгээр юм борм хөвчлээ өдөр тутмын байдаг. Яхан найз нөхдөдтэйгээ ойлцоод тий гарч орох идэр үедээ нэг сормоос идэр авч наадаг. Тийжиж нүд бүр нэг гой том болдог ч гэдэм үү тий. Тэрнээс л өдөр тутамдаа цэвэрхэн бодол явчих. За ингээд бодчих. Drawing эцүүдээс авч ирсэн байгаа. За тэгээд контур түрхчихье. Хамгийн их боддог гэсэн маань нүд байгаа. Нүдээ нэг юм юугаар контур болохоор сүүлийн зүгээр brush liner буюу юм амар. Идрийн нэг амар тал нь бодоход аюу амар байдаг. Зүгээр яг нөгөө нэг зүгээр ингээд liquid contour болохоор доошоогоо ингээд буухан их аа. Тэгээ дээрээс нь би ингээд юу читрээд гарч читрээд сайн бодож чадахгүй. Тэгэхээр зүгээр юм brush-аар бодож байгаа. Тэр нь илүү зурхад илүү хялбар юм. Ягчаад хоёр өөр зурчлаа. За тэгээд ийм сүүлийн бодоод байгаа бор дээрээ зүгээр ийм мат юу боддог байгаа дандаа. Перипера гэх юм танил авч ирсэн баг. За тэгээд энэ этюдээс бас энэ авч ирсэн. Ийм мат өнгөтэй юм бол бодоод байгаа шүү. Тэгээд намар олж байгаа болохоор одоо юм бор өнгөтэй болсон болохоор бор өнгөний юугаар бодчих. Уралч гэсэн уужуулахгүй амар юу болчих. Хуурай алчиж. За тэгээд хуурай арьстай хүмүүстэй бас зөвлөхөд 7 хоногт нэг эсвэл 2-7 хоногт нэг удаа уужуулж байгаарэ. Баян уужуулахаар арьс улам хуурайшаад улам эмзэгшээд идэг байгаа. Тэгэхээр энгийн арьстай тэгээд холимог тэгээд таслаг арьстай уужуулахаар 7 хоногт нэг удаа заавал уужуулж авах хэрэгтэй гэсэн шүү. За би тэгээд ерөнхийдөө энэ гоо сайхны мэдээлэл, гоо сайхны мэдлэг гэдэр болохоор хэрэндээ өөрөө search хийгээд тэгээд бас салонсын одоо Gary Beauty ч юм уу ер нь beauty team телевизийн хөтөлбөрүүдээс маш их үзээд суралцдаг байгаа. Маш. За тэгээд ингээд яхаар нэг л их юм цагаан хүн болчихж байгаа. Тэгэхээр одоо мэдээж line хийгээд төрхий дүгнэ. Тэгэхээр одоо царайгаа л арай жоохон жижигсээд V-line-тэй болж байгаа гэх юм уу. Манай Монгол охтууд бол гэрэл сөдрийг болгүй надад илүү сайн тавьдаг байх. Тавьчаа. Дарааны гараараа тавьчихсан. Өмнө галтууны тавьдаг. За тэгээд энэ line одоо юуныхаа усны лайнуудаараа түрхээд өгнө. Тэгээ нүүр алаараа жижигсээд явчихна гэсэн үг. Дээдлийн лайнаараа бас түрхээд явчихна. Явуулчихна гэсэн. Ойроос харах юм бол нэг юм болсон байна. Одоо ингэ жижигхэн спатууд сих за бас харагдахыг хүсэхгүй байгаа минь гэтрэл консилер өө дараачаар одоо өвгөө дараад яваарэ. За ингээ миний өвлийн чийшэлтэй бодол бэлэн боллоо. Ингээ өвлийнхаа чийшэлтэй бодолтыг хараад тэгээд надаас бас дагаад хийгээрэй гэж хэлмээр байна. За ингээ үсээ хатаачаад хүрээд ирлээ. За өнөөдөр та бүхэнтэйгээ намайг би салан суулсаа салбуутлаа. Тэгээд өнөөдөр болохоор өвлийн чийшэлтэй бодолтой та бүхэнд хүргэлээ. Ямар гэсэн бэ?
сэтгэлээ үлдээгээрэй. За гол нь та бүхэндээ үзүүлэх гэсэн хэлэх гэсэн зүйл маань өвөл одоо арьсаа хэрхэн яаж чийгшилтэй байлгах уу? Тэгээд чийгшилтэй бодолтой хэрхэн яаж хийх үү? Би яаж хийдэг вэ гэсэн ноу-хау та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд авахыг аваад хайхыг хаяад явах юм байна. Окей. Тэгээд сэтгэлээсээ бас дараагийн видеонд юуны талаар ярилцмаар байна. Солонгосын Korean beauty, K-beauty гэж ярьдаг шүү дээ. Солонгосын талаар, солонгосын гоо санаа талаар юу сонирхож байна? Асуух зүйлээ бас асуугаад яваарай гэж хэлээ. Хамгийн ихнийх нь юу хэлж байгаа вэ гэхээр чигшилтэй цэвэрлэгээ өгөөд цэвэрлэгээ өгснийхаа дараа та хүмүүнд одоо тооны машин хийгээд тэгээд арчны гадуур хавчроо те хог хаяглаа одоо юу гэдэг хавчсан зүйлсийг арчиж аваад арьсаа ихлээр талхаар болгож аваад арьсаа буцсан байгаа. Тэгэхээр маш хурдан буцсан те хамаагүй хурдан буцсан байгаа. Яа тэгэхээр foundation, BB cream гэдэг нэг concealer дарагч дээр болохоос хэрэглээгүй. Хавраас makeup-ийн сургалтын зөв сургалт төлөвлөгөөтэй байгаа. Салаас болохоор makeup тийм сургалтууд маш их явагддаг. Тэгээд би болохоор зүгээр энгийн нэг сургалт биш бас нэлээд нэртэй одоо юу гэдэг бас алдартай тийм сургалтын сургууль гэж юу зорж байгаа. Сурвал нэг бүсэн сургууль гэж байгаа. Бүсгүүдэд өргөлж байнга суралцаарай, өргөлж хөөрхөн байгаарай, өргөлж энергиэрээ бие биендээ өргөж сайхан өгүүлж байгаарай, эрэг байцгаагаарай гэж хэлээ. Тэгээд энэ хүн сайхан эрэг нэвтрүүлэг өөрийнхөө нөгөө channel видео влогууд хийж ахаар нэвтрүүлэг шиг санагдаад байна надад. Тэгээд та бүхэндээ өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэгээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баяртай.